За өнөөдөр Эрдэнэ доктортойгоор таныг урьж ирж хог хаягдлын асуудлаар одоо ярилцъя гэж ингэж зорьсон. Тэгээд таныг маш их баярлалаа. За өнөөдрийн хувьд бол хамгийн гол нь хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах зорилгоор эргэн аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн ийм л ярилцлагыг зорилготой байгаа. Тэгээд та бол олон жил манай байгаль орчны чиглэлд бол олон жил бас хог хаягдлын асуудлаар бол одоо их явж ажилласан одоо төрийн бас байгууллагын чиглэлээр үнэхээр өөрийн сэтгэлээр зорин зүтгэж байгаа ийм хүн байгаа. Тэгээд өнөөдөр таныг яагаад гэвэл өнөөдөр байгаль орчинд одоо учирж байгаа эрсдэл хохирол маань үндсэн дэвлэрээс хог хаягдлаас хамгийн нэгдүгээрт үүсдэг. Тийм учраас таныг өнөөдөр хог хаягдлын тухай өөрийнхөө одоо ажиллаж байгаа энэ туршлага олон нийтэд өөрийнхөө амьдралын зорилго энэ хог хаягдлаар яагаад ингэ төвлөрч олон жил зорж зүтгэж байгаа тухайгаа бас ярьж өгөөч гэсэн. Тэгээд би танаас хамгийн эхлээд бол ер нь нэгдүгээрт юу гэж асуумаар байна. Тэгэхээр хог хаягдлын тухай хуулийн гол зорилго ач холбогдол юу вэ? Манай нийгэмд ямар өөрчлөлт авчрах ёстой гэж үздэг вэ? Хог хаягдлын тухай хууль маань 2017 онд шинжилэн одоо найруулагдаж батлагдсан байгаа. 2017 онд батлагдсныхаа дараа байгаль орчны яам одоо тухайн үеийн засгийн газар маш хурдтай ажиллаж хог хаягдлын тухай хуулийг дагаж одоо мөрдөх ёстой одоо маш чухал 7 бас ийм журмыг ингээ баталсан байдаг. За ер нь нэг үе бодох юм бол Сум аймаг орон нутаг за мөн засгийн газрын төвшөндөө хог хаягдлын асуудлуудыг бас тусгаалan авч үзэж энийг ялангуяа засгийн газар аймаг орон нутгийн засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа хамгийн чухал одоо үр дүнд нь анхаарах асуудлын нэг нь хог хаягдлын менежментээр ямар үр дүн гаргасан бэ гэдгийг нь бас бодиттой тоолж болох уу, хэмжиж болох уу юм үр дүн тооцдог болсон нь одоо маш ач холбогдолтой. Энэ маань юу гэхээр цаашаага хог хаягдлын тухай хуулийн маань хэрэгжилт бодиттойгоор шат шатанда хангагдаад явах ийм боломж бүрдэж байна гэж одоо эргээр бол хардаг. За ер нь манай хог хаягдлын тухай хууль маань аюултай хог хаягдлын тухай асуудлыг бол энэ хуулиар зохицуулдаггүй байгаа тийм ээ. Энгийн хог хаягдал маань дотроо хатуу, шингэн, хий гэдэг энэ физик төлөв байдлын хувьд 3 янзын төлөв байдал байгаа даа шүү дээ энэ хог хаягдал маань тийм ээ. Тэгэхээр энэ 3 төлөв байдал байгаа хог хаягдлыг ачих, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ өөрөө эргээд манай доктортой хөгжлийн зорилтуудаа хэрхэн хангаж байгаа энэ хог хаягдлын энэ менежмент нь тойрог эдийн засгийн үзүүлэлтүүдтэйгээ яаж уялдаж, яаж гарч ирж байгаа юм бэ гэдэг энэ бүх одоо зохицуулт бол цогцороо манай энэ хог хаягдлын тухай хуулинд агуулгадаараа маш ач холбогдолтой хууль байгаад байгаа. За ер нь манайд бол хог хаягдлын тухай хууль яагаад одоо ингэж агсан үр дүнд гардаггүй юм бэ гэд хүмүүс бол гайхдаг. Жишээл нэг хэлээ л да. 2011 оноос хойш өнөөдрийг болтол Монгол улсын хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах гэдэг ихэнх нэгтэй Улаанбаатар хотод 60 гаруй нэлээд том үнийн дүнтэй төсөл хэрэгжсэн. Нийт дүнгээр 390 сая гаруй долларыг одоо олон улсын төсөл доноруудын хөрөнгө оруулалтаар зарцуулсан байж шүү дээ. Энд бол буцалтгүй техник тусалцааны хэсэг нь бол багахан хувийн эзэлдэг. Тэгээ нэг хөнгөлтэй ийм зээлүүдээр хэрэгжсэн байна. За тэгээ харамсалтай нь яагаад бас үр дүнд хүрэхгүй байгаа юм бэ гэхээр ер нь хог хаягдлынхаа тухай хуулиа аймгийн засаг дарга иргэдийн төлөөлөгчтэй хурлын гишүүд, сумын засаг дарга, сумын иргэдийн төлөөлөгчдийн гишүүд нь хуулиа ерөөсөө ойлгохгүй байна, хуулиа уншихгүй байна. Юуг нь яаж ойлгож өөрсдийнхөө ажиллаж амьдарч байгаа энэ нутаг дэвсгэр дээрээ яаж энэ үнийг хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр ийм бодит бүтээлч ийм ажил хэрэгжүүлэхгүй байна. Санаа нь зовоод байна. Хөрөнгө гаргаад байна. Энэ бол зөв, сайн. Гэхдээ энэ маань зүгээр ядчил одоо өөрийнхөө сумынхаа нутаг дэвсгэр дээр тийм ээ аймгийнхаа нутаг дэвсгэр дээр нийслэл дүүргүүдийнхаа нутаг дэвсгэр дээр хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжаа энэ яг энэ менежментийг хийхэд бүрэн хөрөлцөх хэмжээтэй байгаа маа үгүй юу гэдэг дээрээ үнэлгээд өгнөлт өгöd хог хаягдлынхаа үн тарифаа шинжилчихмээр байна. Үн тарифаа зөв тогтоочих юм бол энэ менежментийн хийх хөрөлцөх зүйн зардлыг гаднаас мөнгө хүлээхгүй төсвөөс мөнгө хүлээхгүйгээр хийх ийм бүрэн боломж нь байгаад байдаг юм аа. Дээр нь бас хог хаягдлын тухай хуулийн дагаж арсан бас журам одоо бол бас өөрчлөгдөх гээд ярьж байгаа нэг амин сүнс бол үйлдвэрлэгчийн өргөтгсөн хариуцлагын тухай асуудлуудыг бас ойлгох хэрэгтэй байгаад байгаа юм. Энийг юу хэлэх гээд байна гэхээр
жишээлбэл одоо төрөл бүрийн живх тийм ээ одоо ариун цэврийн хэрэглэлийг Монгол улсад хамгийн их хэмжээгээр оруулж ирж борлуулдаг бөөний болон жижиглэнгийн худалдаа хийдэг байгууллага чинь 5 богд групп байж гэн номин байж гэн гэмчлэнгээр ингээд би зүгээр энэ гол одоо юуны гайлаар оруулж ирж байгаа энэ нөгөө бараа бүтээгдэхүүн дотор нь ингээд төвөрлөө үзэхэр хамгийн том нийлүүлэгч импортлогч нь байж жишээтэй байж гэн тий. Тэгвэл өөрсдийнхөө энэ худалдаа борлуулалт үйлдвэр үйлчилгээнээс чинь гол одоо зөнгөлөх бүтээгдэхүүнүүдийнхаа нэг эннийхээ маркетингийн хийдэгтэйг адилхан үүсгэн хог хаягдлаа энэ байгууллагууд маань буцааж татах эсвэл энүүний эцсийн менежмент устгалын байгаль орчинд халгүйгээр хоргүйгээр хийх ийм менежментийн зардлаа энэ байгууллагууд маань өөрсдөө гараад хийх ёстой байдаг юм ийм үүрэгтэй байдаг. Үүнийг л үйлдвэрлэгчийн өргөцсөн хариуцлага гэж яриад байгаа. Тийм учраас бүх төвшөнд ажиллаж байгаа манайх том компани манайх жижиг гэхгүй та худалдаа хийж байгаа бол импортлж байгаа бол бараа бүтээгдэхүүн те худалдан борлуулж байгаа бол эннийхээ маркетинг хийхдээ яг адилхан эцсийн дүндээ хэрэглээд хэрэглэгчдээс үүссэн хог хаягдлынхаа менежментийг яаж хийх вэ гэдэг нөлөөллийн ажлыг явуулах хэрэгтэй. Тэрийг дахин боловсруулах үйлдвэр одоо юу байдгийг техник технологийн өөрсдөө хийж чадахгүй бол яг энийг хийж байгаа хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн эзэдтэй холбоотой хамтраад тэднэрт хөрөнгө оруулалт хийгээд энэ асуудлаа менежментээ хийх ийм л одоо зохицуулт маань энэ хууль дотор бүтнээрээ суудсан байдгийг. За манай улс дээр нь хог хаягдлын хуулийн хэрэгжилтийн хамгийн том хүндрэл дагуулж нь одоо юу вэ гэж үздэг бай та. За ер нь хогны салбарт бол мөнгө дутаагүй. Энэ салбарт бол юу л вэ? Мөнгө байдаг салбар байхгүй юу? Яг гэхдээ зэрэг манай хуулийн дээр зааснаар иргэн бүр хог хаягдал үүсгэж хүн хаана явна хүнийг дагаал хог үүсэн явж идэг байхгүй юу. За тэгээд дээр нь аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол айл өрх бүх төвшөндөө хог үүсэж идэг. Тэгэхээр та би Монгол улсын энэ 3.5 сая орчим хүн тийм ээ дээр нэмээд Монгол улсад төр болон богино хугацаагаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэн харьяат хэн байдгийг жуулчид энэ болгон болвол энэ өөрийнхөө үүсгэж байгаа энэ хог хаягдал дэлхий дээр үлдээж байгаа энэ уул мөрийнхөө одоо аль болохоор ээлтэй халгүй байлгах ийм хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамж гэдэг юмыг заавал төлөх үүрэгтэй. Энэ бол ганц манай Монголд хуульчлаад Монголд энийг авах гэдэг аваш энэ чи дэлхийн иргэний дүрм гэд дэлхийд даяар бүх улс оронд бүр Монголоос илүү хатуу байдаг ийм зохицуулт байдаг байхгүй юу. Тэгээ энэ маань манай хуулийн дээр байдаг мөртлөө энийг хэрэгжүүлэхгүй байна. Тэгэхээр хог хаягдлынхаа юуны өмнө аймаг сумын бүх засаг дарга нар энэ бол засаг даргын хийх ёстой ажил байхгүй юу. Өөрийнхөө хариуцж байгаа аймаг сум орон нутгийнхаа нутаг дэвсгэр дээр үүсэж байгаа хог хаягдлын үйлчлэгээний төлбөр хураамжаа нэгдүгээрт нь тогтоо. Энэ дээрээ мэргэжлийн байгууллага мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаад үнэ тарифаа шинжилээ. Хоёрдугаарт нь өөрийнхөө нутаг дэвсгэр дээр баримтлах хог хаягдлын тухай журмаа тэр иргэний дүрм гэж хэлж болно шүү дээ энгийн үгээр тийм энүүнийгээ бас гаргаад бүх нийтээрээ дагаж мөрдөө. Тэгэхээр энэс чи ингээд хог хаягдлын маань ачих цуглуулж тээвэрлэх за буцаагаад юу дахин ашиглах дахин боловсруулах нь хэдэн үеийн үнэхээр Монгол улсад дахин боловсруулах боломжгүй байгаа булшлагаас өөр одоо шийдлгүй байгаа нь багахан хувь байгаа. Хэдхэн нэр төрлөө энэнийг сумын төвийнхөө одоо хогийн зэг дээр айл хэсгийг яаж булшлах менежмент нь яаж авч явах юм. За энийг дагсан айл өрх аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглэнээс үүсэж байгаа аюултай хог хаягдлын мөн хаана хадгалж ягаад дараагийн шатны боловсруулалтанд яаж явуулах ингээд энэ бүх одоо дүрм журм нь бол хууль эрх зүйн хувьд бол маш сайн боловсруулагдсан тодорхой байгаад байдаг. Хэрэгжилтэн дээрээ ирэхээр л энийг нөгөө засаг дарга өөрөө манлайлан харуулж барьж ягаад хийдэг ажлаа хийхгүй байна. Тэгэхээр сум аймагуудын засаг дарга нар энэ дээрээ нийслэл дүүргийн дарга нар энэ дээрээ анхаарал өгөөч. Хоёрдугаарт нь хог хаягдлын салбарын хамгийн чухал юм бол дэд бүтцийн салбар байдаг. Энэ салбарын дэд бүтц юу ярьж байгаа хэрэг тээвэр логистикийн менежмент чинь хамгийн гол холболтыг хийдэг дэд бүтц нь байхгүй юу. Тэгвэл зэрэг бүх хогийг ингээ ангилахаараа холиод ачдаг биш. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын шугам нэг тусдаа салсан тээвэр логистикийн тусдаа тэр нь аймаг сум дүүргүүдээр байгаа давхрын тээвэр логистикийн төвүүдээрээ нарийн ангилаад дараагийн шатны дахин боловсруулах үйлдвэрүүд рүү явдаг тийм ээ. Нөгөөх нь болохоор Монгол улсад дахин боловсруулах боломжгүй булшилж байгаа одоо хүлээн зөвшөөрсөн байгаа хог хаягдлыг ландфилдтэй хамт менежмент хийж байгаа
одоо салбар нь аваа явах тий хариуцсан компани ч юм уу орон нутгийн өмчт аж ахуйн тооцоолт газар нь авчих хэрэгтэй байхгүй юу. Тэгээ ингээд давхрын тээвэр логистик энэ булшлах хог хаягдлынхаа энэ шугамаа ингээд салгаад тээвэрлэлдээ салгаад өгчвөл энэ маань асуудал нь тодорхой болчих. Тэгэх юм бол нэгдүгээрт маш богино хугацаанд тэгээд хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгийн менежмент маань зөв болно. Тэнд булшлагчаа хог хаягдал маш богино хугацаанд хурдтай эрс багасгах юм боломж нь ерөөсөө л энэний ардал байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг их тийм том мөнгө нэмэлт хөрөнгө оруулалт зарцуулсан шаардсан ийм ажил биш. Нэг үе бодох юм бол хог хаягдлын чиглэлээр ажилладаг иргэдийн бүлэг төрийн бас агуулга аж ахуйн гэж олон болсон. Энэ байгууллагуудаа тэр дүрм журмаараа тухайн нутаг дэвсгэр дээрээ барилдах дүрм журмаараа засаг дарга нь өөрөө ET-гээр оруулж батлуулаад энийг өөрөө ингээд менежментийг хийх ийм эрх нь хэрэгжүүлэх чиг үүрэг нь энэ хүнд байгаад байдаг. Тэгэхээр энэ хүн маань энэ ажлаа сайн хийгээ явуул асуудал байхгүй. За ерөнхийдөө бол таны яг маш сайн ойлголоо. Тэгээд ер нь цаашдаа энэ одоо хуучин одоо Монгол оронч нь бол бас харьцангуй нүүдлийн одоо уулуурхай үйлдвэржилт бол багтаа байсан. Одоо энэ зах зээлийн үед бол үнэхээр одоо мөнгө олохын төлөө юмыг л хийж тэгээ хэрэглээ маань бол маш их болсон. Тэрнээ дагаад хаягдал маш их болсон. Тэгээ одоо хамгийн гол нь юу гэхээр хотын одоо хотчлт гэдэг юм чинь Монгол улс нэлээд том хэмжээнд явуулчлаа. Тийм учраас хотын төлөвлөлт болон хог хаягдлын дэд бүтцийн хоорондын уялдаа холбоо өнөөдөр ямар төвшөнд байна? За ер нь манай хот төлөвлөлт бол алдагдсан гэдгээ манайхан бетон ширнг гээл яриад байдаг. За энэ бол бас нэг их тэр төлөвлөгч нар эндээ шийдвэр өгдөг хүмүүсийн шийдэх асуудал тийм ээ. Бид нар харин яах ёстой юм бэ гэхээр ер нь альва сум суурин газар хот шинээр төлөвлөх гэж байгаа бол эсвэл одоо ингээд төлөвлөгдөд нэлээд 60 70 100 жилийн түүхтэй болсон энэ хот суурин газруудын маань төлөвлөлт цаашаа яаж явах юм бэ гэдэг дээр шин төлөвлөлтүүдээ нэлээд сүүлийн үед бол батлуулж штэ. Тэгэхээр хот төлөвлөлтийг хийхдээ дэлхийд даяар нэгдүгээрт нь тухайн хот тогтвортой урт хугацаанд ингээд эрүүл аюулгүй амьдрах орчныг хангахад хотынхаа иргэдийн тав тухтай нөхцөлийг хангахад бол нэгдүгээрт тэр хүмүүсийн усны эрүүл ахуйн шаардлага хангасан ус унд авахын амны ус нь ямар ахыг нөөц нь яах юм. Хоёрдугаарт нь эрчим хүчин одоо дулааны тийм ээ гэрэл гэдэг эрчим хүчний хангамж нь ямар байхыг найдвартай их өсвөрнө. Дараа нь хүнсний хангамж хүнсний сүлжээ аюулгүй байдал хангасан. Энэ гурвын нөөцийг авч үзэж тухайн хотыг төлөвлөж. Гэхдээ энэ гурван нөөцийг эхнээсээ үйлдвэрлэгчээсээ эхлээд хэрэглэгч рүүгээ тулаад нийлүүлэлтэн дээрээ ирэх процессыг үе шат болгон дээр нь хог хаягдал үүсэж байна. Тэгэхээр энэ хог хаягдал маань яадаг вэхээр эргээд бүгд нийлээд томорхороо тэр хотын байгаль орчныг хүний эрүүл мэндийг биологийн олон янз байдлын төрөл зүйлд эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл үүсэх юм аюултай бохирдуулагч өгөөсөр болчдөг. Тэгэхээр энэ үе шат болгон энэ нөөц дээр хог хаягдлын менежмент нь яаж явах юм гэдгийг харж зөв төлөвлөхгүй болвол энэ маань амжилт олдохгүй юм аа. Тэгэхээр манай одоо хот төлөвлөгч нар би бол зөвхөн архитектор инженер, би конструктор инженер гэдгээс өмнө мөн өөрөөсөө бас хог хаягдал судлаач орчны эрүүл ахуйн чиглэлээр бас энэ тодорхой мэдлэгтэй байж энэ төлөвлөлтийг хийх шаардлагатай болж байна л доо. Энэ болгон дээр нийгэм төлөвлөгч нэгэл нэг байгаль орчны мэргэжилт, нэг эрүүл ахуй, нэг эрүүл мэндийн асуудал мэддэг хүнээр зөвлөхөр ажиллуулна гэх юм бол бүтэхгүй байхгүй. Тэгэхээр энэ хүн маань өөрөөсөө ингээд бас ийм өөрөөсийнх нь хийдэг ажлын үндсэн гол суурь болсон энэ чиглэлээр бас ийм нэмэлт нэг юм хичээл үзчихдэг байх шаардлагатай байгаад байна л да. За ер нь сүүлийн үед дэлхийд даяар ногоон хот гэж их ярьдаг болчлоо тийм ээ. Ногоон хот гэдэг чинь юу юм бэ гэхээр тэр хотын байтаа ер нь байгаль орчны маань үндсэн бохирдуулагч 7 асуудал байгаад байна шүү дээ. Нэгдүгээрт нагарын бохирдол, хоёрдугаарт нь хөрс, тэгээд ус, тэгээд дээр нь дуу чимээний бохирдол гэдэг юм бол төв суурин газрын хот төлөвлөлтийн хамгийн гол үндсэн дөрвөн бохирдлын асуудал. Энийг анханасаа төлөвлөлтөйгөө уялдуулж энийг харж яаж менежментийг хийх үгдгийг анхаарах хэрэгтэй болж. Энийг дараа гэрлийн одоо бохирдол, дулааны бохирдол, юуны цацрагийн бохирдол гэдэг энэ 7 асуудал бол энэ дэлхийн том хотууд
энэ хотчлтыг дагсан том асуудал болчиход байна дэлхийд даяар. Тэгэхээр энэ бохирдол гэдэг маань юу юм бэхэр хогл гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 7 төрлийн энэ том хотыг дагдаг энэ том хогны асуудлуудыг л бид нар хот төлөвлөгчд маань цогцоор нь авч үзээд дээр нь иргэдийн эрүүл аюулгүй таатаа зорчих явган зам, дугуйн зам, ногоон байгууламж тэгээд нөгөө ус эрчим хүч хүнсний энэ найдвартай аюулгүй тогтолцоог нь цогцоор нь авч үзэж энэ зөв төлөвлөлтөнд оруулж байгаа буруу төлөвлөсөн юм нураахын нураагаад байх ёстой стандарт зай талбайг нь гаргаж чадчих энэ төлөвлөлтөө шинээр одоо ингэж хийжиж ногоо хот гэдэг ийм стандарт ийм юунуудыг шаардлагуудыг одоо хангах ийм хэмжээнд үрж байна. Тэгэхээр дэлхийн хотууд бол бид нарыг яваал очиход нөгөө гой таатай амьдардаг Японы энтер хүртэл явган хүний зам талбай энийгээ гаргах гэд нөгөө гой өндөр үнэтэй байсан байр шингуудаа нураагаал хайцсан байж ш дахиад төлөвлөсөн байж гин тийм ээ. Тэгэхээр манайхан болохоор нэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлынхаа донд эргээд байх биш. Энэ бетон ширэнгэний асуудлуудыг бол би бас яригадаад өөрийнхөө эрүүл мэндэд өөр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдог бүх хүн одоо бас энэ бетон ширэнгуудтай жахасаа татгалздаг. Өөрсдийнхөө амьдарч байгаа орчны миний гэр бүлийн миний хамгийн үнцэнтэй хүмүүсийн маань одоо эрүүл аюулгүй амьдрах орчныг хангаж гин үгүй юу гэдгийг харж иж одоо сонголтоо хийх ийм шаардлагатай болж штэ. Тэгээ иргэн өөрийнхөө эрүүл аюулгүй амьдрах орчны төлөө санаа зовдөг тэрийг ойлгож мэдээж сонголтоо зөв хийдэг болчих юм бол хот төлөвлөлт бас зөв зэгцэндээ орох нэг одоо ийм үндэсний энэ болох юм. Тэгээ энийгээ дагаад хотын иргэн болгон төв суурин газрын сум аймагт амьдарч байгаа малчин одоо хэн байдгийг хүн болгон өөрийнхөө үүсгэж байгаа хог хаягдлаа дуртай газараа миний хажууд л хогны сав дөхөв байх ёстой гэдэг биш. Хармаандаа цүнхэндээ машиндаа өөр хүчиндээ өөрийнхөө үүсгэсэн нэг хитгэн нэг хил хүрэхгүй нэг хитгэн грамм хогоо хадгалж явж байгаад гэртээ ирээд гэрийнхээ хогийн савнд л одоо ангилаад хийчдэг. Тэгэл давхар ач хөдөр нь давхараа ачуулдаг, булчлаг хог ач хөдөр өнө булчлаг хогоо ачуулцдаг тийм ээ. Ийм болчих юм бол энэ маань уул нэг амархан цагцрах юм асуудал байгаа юм аа. За үндсэндээ хог хаягдлын тухай танаас нэлээд дэлгэрэнгүй ярилцлага хийлээ хоёлоо. Тэгээ ер нь бол миний ойлгосноор бол өнөөдөр бол Монгол улсад бол хууль байна. Хог хаягдлын тухай хууль байна. Түүнийгээ дагаж гарсан дүрм журмууд зөндөө олон байна. Хамгийн гол нь юу гэхээр энийг хэн хэрэгжүүлдэг вэ гэхээр төв засгийн доод шатны аймаг, сум ингээд бүгд бол хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн гол нь иргэдийгээ зөв зохион байгуулад зөв одоо хогны тухай дадлага хандлагыг зөв ойлгуулад ингэж ажиллах л одоо миний ойлгосноор хамгийн чухал байна. Өнөөдрийн зорилт маань. Тэгээд юу гэхээр үндсэндээ хог хаягдлыг бол үндсэндээ бас их юуны энэ шатны байгууллагын хувьд бол нэлийн чанарын хувьд доод ирэмбэн дээр явж гин гэж би ойлгож байна. Тийм учраас өнөөдөр бид нар цэвэр тогтой аюулгүй сайхан орчинд амьдрна гэдэг бол өнөөдөр бид нар хамгийн гол нь хогоо зөв менежмент зөв зохион байгуулалттай одоо хогийн цэг хаана байдгийн хог боловсруулах үйлдвэрлэлөө явуулдаг. Энэ менежментэл зөв болгочвол бид нар ирээдүйд аюулгүй сайхан орчинд амьдрах бололцоо байна гэж ойлгож байна. Тэгэхээр хамгийн гол нь юу гэхээр хуулийн хэрэгжлийг ард түмэндээ зөв ойлгох юм бол монголчууд бол байгаль орчноо бол маш хүнддэг, шашнараач дамжаад бүх юмараа тийм ээ. Зан заншил сэтгэлгээний онцлог амьдралын хэв маяг нь угаасаа манай монголчууд ч өөрсдөө им жинхэнэ эко ийм амьдралын хэв маягтай. Хэдийгээр одоо ингээд хүүхдүүд энийг бол мэдэхгүй мартцсан гэж бодож байгаа ч хэлсэн монгол хүний бүр генд нь байдаг юм байхгүй юу. Хилээд өгөх юм бол маш хурдан өөрчлөгддөг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л энэ хуулийн зөв маш хурдтай сайн сурталчлах шаардлагатай байна. Тэгээд шат чатны хин ямар чиг үүрэг хүлээцээ тэр нь чиг үүрийнхээ хүрээнд юу хийхин юу зохио байгуулах юм бэ гэдэг юм ингээд зөв ойлгочих юм болвол одоо энэ манай Монгол улсчийн хогны асуудал менежмент маань өөрчлөгдөхэд одоо нэг их тийм цаг хугацаа урт юм ороод зовоод байх, ядраад байх юм бол асуудал биш. Дээр нь манай улс ч одоо ингээд уул уурхаан үйлдвэрлэл одоо эдийн засгийн гол цөмөнд бүрдүүлж байгаа юм орон болчлаа тийм ээ. Тэгэхээр энэ уул уурхаан компаниуд нэг үе явах юм бол нийгмийн хариуцлагатай байх. Үйлдвэрлэгчийн өргөдгсөн хариуцлагын асуудлыг уул нь хамгийн сайн ойлгодог мэддэг хүмүүс манай энэ том уул уурхаанууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ уурхаанууд маань харин энэ байгаль орчныхоо энэ хариуцлага хүлээгээд өргөдгсөн үйлдвэрлэгчийн хариуцлагын хүрээндээ уурхай болгоныхоо өөрийнхөө кемпийн хажууд одоо бас энэ хог булшиж болохгүй. Энэ бол тухайн үйл ажиллагаа явуулж байгаа сумынхаа нутаг дэвсгэрт хамаарх учраас тухайн сумын хог хаягдлын нэгдсэн менежментийн хүрээнд сумын засаг даргын
бодлого нь юу байгаа, ямар менежмент хийж байгаа гэдэгтэй нь уялдуулж ийж энийг бол хийх хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр дуртай газараа бол энэ хогийг бол бошилж хайж болохгүй. Хог бошилж байгаа талбай бол урт хугацаанд бүрэн хяналттай байх ийм аюултай цэг байдаг. Яагаад тэгэхээр ямар ч хогнуудыг ингээд холиод хийсэн нэг 72 цаг орчим болоод ялзраад эхэлдэг те. Ялзрал явагдангуудаа энэ маань өөрөө эргэж 60-70 градус хүртэл халждаг. Тэгэнгүүтээ тэр дотор чинь холио хийцэн байгаа хогнууд хал тил тэр дотор нь байгаа зарим дэлбэрхэн дэлбрээд уугалж шаталт өгөөд ингээл хүний нөлөөгүйгээр хогныхоо гүнлүүгээ хүртэл уугалж шаталт явагдаад ингээд нэг 450 хүртэл градус хүрчиж штэ энэ чинь ингээд нам даралтын уугалж шаталт бий болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ төвлөрсөн хогийн цэгүүдийн чинь хомжийнгээд хогийн төвлөрсөн цэгийн маань гүн хэд байгаа юм хаанаасаа уугалж шаталт яваад хаана цөмөрөхөд бэлэн болсон байгаа юм бэ гэдгийг хинч хэлж тогтоож мэдэхгүй байхгүй юу. Тийм учраас энэ олон жил ашигласан энэ төвлөрсөн хогийн цэгийг хумих булшлахад бол бас энэ дээр маш нарийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан ийм хөтөлбөр арга хэмжээгээ эхэлж зөв авчиж зөв төлөвлөж маш зөв стратегтэй байж орохгүй бол төвлөрсөн хогийн цэгийг хэн дуртай бас менежментийг хийгээд хумаа зэгцэлждэг бас асуудал биш юм аа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Зөв. За баярлалаа. Тэгэл би бас асуугаагүй бас та хэлмээр бас олон түмэнд дахиж хэлмээр тийм зүйл байвал та бас хэлж болно. За тэгээ ер нь манай Монгол улсад одоо хог аялал дахин босруулах салбар маань нэлээд хурдтай бас сайн хөгжсөн. Энэ салбарт яг үндэ бол гадны том төсөл хөтөлбөрүүдээс орж ирсэн хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү дээ. Ер нь бол манай хувийн хвшлийн бас сэтгэлийн дуудлагаараа хийчигээд энийг бол хөгжүүлсэн. За өнөөдрийн байдлаар бол 30 гаруй үйлдвэр нэг идэвхтэй сайн ажиллаж байна. За энэ дотроо 24 үйлдвэр нь маань одоо хувцрын гэдэг тийм ээ. За ер нь хэд хэдэн үйлдвэрүүд маань бас дэлхийн одоо бас үнэлэгдэж байгаа ийм технологи инновацийг нэвтрүүлсэн байна. Жишээлбэл нэг удаагийн ус ундааны савыг TML гэдэг компани дахин боловсруулж байна. Энийг дахин боловсруулад нэгмлийн утасны түүхийд болгодог өнөө синтетик утасны. За тэгэхээр Монгол даяар нэг удаагийн ус ундааны савыг газрын өрсөн нэг ширхэгч бошлохгүй байх юм боломж биш шүү дээ. Энэ том үйлдвэр ажилтнанд орсон. Дэлхийд 3хан байдаг үйлдвэрийн нэг тийм ээ. За дээр нь хар тугалган одоо батарей аккумулятор гэж бид нар ярьдаг тийм ээ. Хар тугалга оруулсан энэ аккумулятор батарейг дахин боловсруулдаг электрохим гэдэг мөн одоо ингээд дэлхийн хар тугалганы нийгэмлэгээс аудитлагдсан ашиглалтанд ороод одоо 2 жил орчим болж байна. Тэгэхээр бүх сум аймгийн дарганаар сум дээрээ ингээд зөв арга хэмжээ хэрэгжүүлээд цуглуулах юм бол нэг ширхэгч аккумуляторыг ил задгаа хаях шаардлагагүй болсон. Энэ үйлдвэр маань Монголын зах зээл томдцоо одоо ийм нэг мундаг том үйлдвэр ашиглалтанд орсон байна шүү дээ. Тэгэхээр бүх энэ юунуудаа түүхийдээ хаяглаа. Эднийх рүү бас масс шилжүүлэлт хийж болж байна. Хоёрдугаарт нь сайн шилгээд үйлдвэр одоо үйлдвэр дахиад шилний үйлдвэр дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох гээд яваал байна тийм ээ. Тэгэхээр эднийх болохоор ямар боломж олгож байгаа вэ гэхээр сум аймаг дээр хамаахгүй шилний хэлтрээгүй сум аймаг болыг хөдөлгөөн өрнүүлээд бүгдийн цуглуулад энэ налахад манай гадна талбай дээр авчираа та нар асгаад бид үйлдвэр ашиглалтанд орохоор наадгаж иргэлнэ гэд. Тэгэхээр сум аймаг ингээд шилгүү болох боломж байна. За тэгээд дээр нь аюултай тосны маслны сав гэж зөндөө юм гарч байна тийм үү. Энэнийг дахин боловсруулад юуны одоо өндөр даацсан юм юуны хоолоо хийдэг энэ үйлдвэр одоо Ансахи гэдэг компани ийм яг үйлдвэр бол 2-3-аараа байгуулагдсан байна шүү дээ. За тэгээд дээр нь фласкийнхан болохоор нөө бүх төрлийн нөгөө сундалтай дэлгэрүүдийг дахин боловсруулад севдэг танк хийдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр ер нь манай Монголд байгаа энэ давхар хог хаягдлууд юу яахгүйгээр газрын өрсөн шингэхгүйгээр бүрэн боловсруулагдах ийм үйлдвэрүүд нь байгуулсан. Одоо хандсан эднэрийг хооронд холбодог давхрын тээвэр логистикийн энэ тээвэр логистикийн шугамудаа л зөв шийдчихвэл ингээ болчих гээд байна. Тэгээ ямар ч байсан сум аймгийн дарга нар маань ингээд танаатай бид нартай ингээд нээлттэй ингээд мэдээ солилцоод ажиллах юм бол уул нь тэр нэг сумын хогны менежмент гэдэг бол нэг сумын засаг даргад амархаа юм байгаа юм. За их баярлалаа эдний доктор. Одоо хогийн эдлээс судлаар бол бас маш сайхан ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Ер нь бол цаашдаа бид бүхэнд бол хогийн эдлээс судлыг шийдэх бололцоо байна, мөнгө нь байна. Тэгэхээр хамгийн гол нь зохион байгуулалтын асуудлыг чанартай хийгээд ард иргэдээ соёлыг эрүүлжүүл бид бүхэн одоо сайхан эрүүл сайхан цэвэр орчинд амьдрах бололцоо байна л гэж ойлголоо. За баярлалаа. За баярлалаа. За